Өнгөрөх 2015 оны байдлаар олон нийтийг зочроосон олон харамсалтай хэрэг гарсан. Тодорхойлбол тэдгээр хэрэг зөрчил нь олон нийтийн санаа бодлыг ихээр зочроож байсан ч хэрэг шийдвэрлэх шатанд байгаа учраас олон нийтэд мэдээлэх бүрэн боломжгүй байсан. Тэгвэл өнгөрсөн онд гарсан хэрэг зөрчил болоод нийгэмд нөлөөлж байгаа хүндхэн хэрэгүүдэд хэрхэн хандах, цаашид ямар чигийг баримталж ажиллах тухай удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг эхлүүлээд байна. 2015 онд прокурорын байгууллагаас хийж үүссэн ажил хяналтын чиглэлээр тэр дундаа хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа, ял идлүүлэх ажиллагаа, прокурор шүүхэд төрийг төлөөлж оролцох ажиллагаа, гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд тавих хяналтаар олсон ажлын ололт амжилт цаашид хийх ажлынхаа талаар зөвлөлтөнд хэлцэж байна. Энэ зөвлөгөөнд нийслэл, дүүрэг, тээвэр, аймаг сум дундын прокурорын газруудын 50-аад удирдах ажилтнууд оролцож байна. Энэ ажлын тайлан бол 2015 онд хийсэн ажлын тайлан бол жилийн эцсийн мэдээгээр гардаг. Энэ талаар бол тодорхой тусдаа тоон баримтууд байгаа. Энэ дээр бол тайлангаа хэлцэх асуудлууд биш, ажлынхаа үр дүн, тийм ээ, чанар, хойшид анхаарах асуудлуудыг бол хэлцэж байна. Энэ удаагийн зөвлөгөө маань бас сургалт явагдаж байгаа. Энэ сургалтаар удирдах ажилтнуудад хувь хүний менежмент, удирдах арга барил, шүүх шинтгэлийн хүрээнд шинээр батлагдсан энэ захиргааны зөрчлийн хууль, эрүүгийн шинэ хуулийн анхаарах асуудал, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх асуудлын талаар мөн сургалтууд орж байгаа. Өнгөрсөн жилийн хамгийн хүндхэн хэрэг тооцогдож байгаа Эрүүс хамгаалах сангийн биологч залуу учир битүүлгээр нас орсон хэрэг өнгөрсөн онд гарсан. Түүний амиа алдсан шалгааныг ар гэрийнхэн болоод хамт ажиллаж байсан Эрүүс хамгаалах сангийнхан уулуурхан компаниудтай холбон сэжиглэж байгаа. Тэгвэл уг хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газраас нийслэлийн прокурорын газар руу шилжүүлэн шалгаж эхэлсэн байна. Ямартай ч прокурорын газар шилжиж ирсэн хэргийг шийдвэрлэх арга хэмжээг авч эхэлсэн. Хэрэг хянан шалгах шатандаа яваа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэдгийг хэлж байлаа.